Буртаг эсэгсрэх эрдэмтэй баатар. Та алдар нэр буудал суудлаг гэр бүлийнхээ талаар айлдна уу? Харамуг дарах ухааныг хатан зүрхэндэн өртөөлөн өвлөж ханат хөхөт тэнгэрээс хөрст алтан дэлхийд мэндэлсэн түүхтэй. Мэрэгэн буурал өвгдийн ухааныг махан бие оюун бодолдон тээж хаврын тэр нэгэн гарагт хорвоо дэлхийдээ заларсан түүхтэй. Хан хорвоод цуурайтан үлдсэн хардаа хэмээх алдартай билээ. Хардаа өвгөн би хөрст алтан дэлхийд хоёр хатантай ханилан жаргаж байлаа. Дайчин их удмын үргэлжилэл дархан цолт өвгдийн удам халуун галын үргэлжилэл хоёр хадна нь хармуг дарах үйлэнд гаргун хатуг зөөлөх үйлэнд мэрэгэн оршин буй. Хорвоо дэлхийд 9 сайхан үрсийг хондод мэдлүүлсэн эхэд үхтэй. Хосгүй сайхан юр бусын үйлсийг хомсдуулалгүй дүүргэж явсан намтартай. Бонон олон хаврын дэртэ оршиходон болор цагаан хойгийг болор цагаан тэргүүнтэй хамт босон сун эдэлж явсан да. Эдэлж хэрэглэх зэрэг зэвсгүүд нь болор шигтгэ бүртэл оршихтой. Данан цагаан азарган унан явахадан тэртэд буй устан дайсан бүрийг тамтаггүй хар үнрээр нь таньдаг байлаа. Харамуугийн үнрийг үнэртэж харин дайсан бүрэн мэдэж явлаа. Дан тулаанд давшин орходон болор эрдний шигтгэтэн ил дээр дарж устгаж зайлуулж нэгэн явлаа. Атгаг санаад дайснаа даран зайлуулахдаа ам болсон зүрхэн тушаан зоож агуу шидийн ухаанаараа устган хороож агсан зэр зэвсгэрэн дайтж явлаа. Бэн толоноос шарга авсан удаа нэгчвэ. Дайсан бүрийг өөрийн шидээр зайлуулж довтлон нэрхээс өмнө устган дарж дайчин туга мандуулсан ауга нэгэн өвгөн буй. Харын ухааныг таньж мэдсэн буй. Хатуу заслын үйлэнтэй гаргуун болсон буй. Харж таньсан ухаан мэдлэг гэвэл хатуу бэрхийг цайлган цагаан сэтгэлээр хэрхэн даван гарсны түүх нэгэн буй ур. Өндөр тэнгэрийн хөвгүүдийн өв их тухайн мэдлэгт сурсан буй. Харамуу зүйлийг шидийн ухаанаар хэмэгчин дарж хийсгэн устгаж хөрст алтан дэлхийдэн үйлэн дүүргэж явлаа. Нурстанрын тоо хэрэм бэйдчин үе түмэн хара буртаг сивналдан. Нурстанрын өөрийн махан биесч үзшгүй муухай буртаг үүсч би болно. Харамуу зүйлс түмэн янзаараа би хамгийн элбэг арвин байдаг нь хамжаарахгүй яриатай Нурстанрын хатуу ширэн үг ярианаас гарч буй харамуу зүйл байгаа юм. Тэр бүхэн нь хүний махан бийд тэглэж наалдсан хэвээр явж байдаг юм. Түүнийг танихад их хялбархан. Төнтөр үрсийн бодол санаа өмөрч төмөн янзын болсон болоогүй үйл төвөг авчрах буруу зүрх зүйлэгч тэр шаалгүй үнжин хонон бодож эхэлдэг. Тийм учраас үрс та бүхний махан бийд хумхын тоосны чиний хар зүйл наалдвас ухаан бодолч нь оймрын самурч ундуй сундуй божигнож эхэлнэ. Бодол нэгэн болж догтож өгөхгүй. Болсон болоогүй буруу зөвөөс эхлээд баларч бүдгэрч өнгөрсөн зүйлэгч бараа сөрөггүй ирээдүй хойчигч барин 50 эрх зүйлэн бодож эхлэнэ. Энэ бол ирээдүй үрс та нарын эл амнаас ч гарсан харамуу үгс. Харамуу үгсийг арвинтай айлдвас харамуу зүйлсэл дуудагдан ирж наалддаг. Өмсөж эдэлж хэрэглэж буй зүйлээс өөдгүй харамуу зүйлс үсэрч өөр
өөрийн махан бид чинь наалдж бас мэднэ. Зайл мэд хамгийн элбэг байдаг нь сархтын хар хорлонд зүй шүү урс. Энэ л сархтын хар муу зүйлс бүхэн эгэл хүний махан бид наалдвас эхлээд үрсийн үйл хэрэг бүтгэм байж инхри бийн өвчин ороогод эхлэн. Удаахан урс та нарын урагшгүй үйлдээс гарч буй хар зүйл. Хормон дэвгийгч хормон хар бузар хүний махан бид ирж наалдвас хормон дон гээжийг дусч эхлэн. Хормой хотны үйлийг хол ойргүй хамгийн уртаар бодож үсэж эхлэв. Гутаахан бол орчны сэв буртаг. Урс та бүхний шогшож буй газраас үсэрж ирж наалдсан хар муу зүйлс. Өгдрөх махан биеийг чинь чилээж эхэлдэг. Удалгүй ямар нэг зүйлд хөлүүлсэн мэт урс та нарын махан бие хөшөж мэдэгдэн. Хээрийн хармуу зүйл гэж би хээрийн хармуу зүйл хээрээр хийсч явдаг. Хээрээр хийсч ява хармуу зүйл хүний махан биед наалдвал хөлгөр ууц нуруу цээжин бие хөзүү толгоогоор нь маш хэр өвддөг. Махан биеэрээ ямар нэгэн зүйлд маргаангүй хөлүүлж баглуулсан мэт нэгцэлбүүлж хатгуулсан мэт байдаг. Мөн харын их дайрлаг гэж би үүнээс хамгийн баг нь хээрийн харва намнаа юм. Хээрийн харва намнаа дуртагос хинхэдэг цээж уушиг зүрхээр хүндүр оргиж хатгуулж өвддөг. Урс та нарт хамгийн элбэг тохиолддог хармуу зүйлсийг ингэж л таньж болох юм. Хар зүйлс хүний махан бид удахааран хүний аашаран шин хувирч эхэлдэг. Махан биеийн босоо болж мөрөж эхлэн. Махан бид нь өөрчлөлтгээ чинь бий болно. Мөн үүнээс их удваас урс та нарын мөнгө зоос эд баялаг хомстоод эхлэн. Үүнээс даймжраад бүр их удахааран урс та нарын махан биеийг өвтгөж эхлэн. Урс та нарын махан бид наалдсан өнөө харамуу хохирлгүй сууршиж өнөөдан оршихоор өвчин үүсгдэг юм. Удах тусам үрсийн нүүр царай уугуул дөрхөн хувирч эхлэн. Өөрөөр хэлбэл үрсийн нүүр хэмээхийн нэгэн тал нь өөр хүний дөрхтэй болж нөгөө тал нь өөрийн дүр дөрхтэйгэн байна. Бүр ихээр удаж даймжрах хаваас үйл хөдлөлт нь өөрчлөлт орж ирнэ. Хоёр хөлөө нь завилж суудаг байсан бол хөлөө жийж суудаг болж хувирах жишээтэй. Түүнээс бүр их удаад ирэхээр төлөвшсөн зан аршин ихээр нөлөөлнө. Ууж амгалан дөлгөөн тайвангөр уур уцаартай догшин ширүүн болж хамгаас уртан хар яр хин цухалдаж хэлж ярьж буй амнаас гарч буй хэллэг өгн хүртэл ондоо болж эхлэнэ. Өнөө харамуу махан бид духалж өдөр хоног өнгөрөх тусам бэхжиж өргөө гэрээр нь харамуу бүхэн өглөө оройгүй гүйдэлтэй болж өргөө гэрийн үйлс бүдхэм байж өөдгүй олон зүйл ар араасан ундрах болно. Галаар харамууг арилгаж болно. Алтан нарныхаа халуун элчээр алд биеийн засуулж ариулж болно. Хүмүүн өөрийн эл махан бие зүрх сэтгэл оюун бодол үйлэлээ зөвхөн өөрөө л засаж залруулдаг юм. Өөрийн бодол санааг нь зэгцэж өөрийнхөө дотоод ертөнцтэй ярилцаж өөрийн харамуутайгаа өөрөө тэмцэж болно. Хүний сүнсүүдийг ангааж бас болно. Хүний биед байх сүнсүүд дутах хаваас хэр буртаг сэв дортог наалдаад харамууд өртөмтгий болчиход юм. Үнэр дутаа нарцганг байгуулдаг цагаанаар үрсийн бүхэл биед засал хийж болно. Далай цагаан сүгэрч засалж болно. Далай цагаанда овг нэрээ гурвантан айлдаад сайн сайхан зүйлийг ариун тайм бодоод санаа бодлон цэгцлээд нэг хүртвэс засарна. Өнгөнгийн ирчмэр өөрийг нь засаж болно. Өнөөх бясалгал гээжийг үрс хийгээд өөрийн махан биеийн өөрөө нь засч болно. Хатан газрын хан аршаанаар бие засч харамуу буртгийг хаман зайлуулж болно. Энд үрс өөрийн махан биедээ буй харамуу буртаг бүхнийг аршаанда
хамын шингээж байна гэж уухах хэрэгтэй. Харин Наршаана хөрт шорондон цацаж бус. Хөрт шоронд шингээж хар мөг устгах хэрэгтэй. Улаач хүмүүн өмнө байгаа хүний уугуул бид хүрх хэсгэн эхлээд шийдэн. Хэрвээ лусын хараал жадаг нь ихэлтэй бол хурж хэрхэвч болохгүй анхаарах хэрэгтэй. Хүний хар муу зүйлийг засахын өмнө улаач хүмүүн өөрийн махан биеийн зэхэн. Өөрийн бүх сүнсээ махан биедэн байлгана. Өөрийн эдэлж хэргэлдэг эдүүдийн ойртуулна. Махан биеийн эрчмийг сайн хүчжүүлнэ. Удаад нь сонор мэдрэх үедээ нээн. Улаач нар засал хийхин өмнө нэг тагш 70 цагааны хүрдэг гэмээгүй. Нээжгээд хар муу зүйлс наалцсан бол галыг болоод үнэртнийг бадраах хэрэгтэй. Арга засал хийлгэх үрийнхээ махан биеийг арцхангаар 3 удаа тойруулж утна. Түүний дараа улаач хүр өнөө хүний өмнө тайван сууж бодол санаа оюунаа төвлөрүүлнэ. Цай хүний махан биеийн хаанаа сар муу зүйл хэр буртаг байгааг сонор мэдрэхүйгээр мэдэх хэрэгтэй. Сар зүйл хэзэнээс үүсэлтэй байна уу? Ямар зүйлээс өрнсөн байна уу? Яагаад ирж наалцсан байна уу? Яг одоо махан биеийн эдэрхтэнд ямар гэм хориг учруулж байна уу гэдгийг сайтар толдон мэлмэдэх хэрэгтэй. Сайн тунгаасны дараа ямар идүүдээр хэрхэн засхан таньж мэдэх нь чухал. Үйлэнд орохын өмнө улааж хүмүүн хий биеийн хойгийг өмсөж хүрээ хамгаалалтан сайтар татна. Заслан үлдээ дуусны дараа өнөө хүнийхэн сүнсүүдийг шалгана. Өвчин зоврыг нь бас мушхан хөөн. Өөр дагсан хардвал би эсхийг толдно. Засал хийсэн хотол өргөө гэр эргэн тойрноо нягтлан цэвэрлэж эдэлж хэргэлсэн эд хэрглэл зэр зэвсгүүдэн ариулах хэрэгтэй. Улааж хүмүүн өөрийн махан биедэн сэв буртаг хар муу зүйлсээс сэгсрэгдэж ирсэн эсхийг шалгах хэрэгтэй. Хүчээ зарам байж хийсэн заслын дараа хөөрүүлсэн сүүнээс дахиад хүртэхэд гэмээгүй. Учиг юу вэ гэвэл махран хийсэн үйлэндээ тамирчсан махан биеийн эрчмийг сэлбэж өгнө. Махан биед хураагдсан хар мөг 70 цагаанаар зайлуулж бас болно. Заслын үед сүнсээ үйлэнд шогшоосон бол сүнсүүдээ ирсэн эсхийг шалгах хэрэгтэй. Зэр зэвсэг эд хэрглүүдэн ариутгаж зэгсэн сайн цэвэрлэж байх хэрэгтэй юм. Засал хийж өгсөн хүнийхээ өөрийн гэр нь ямар шүү байгааг шалгаж өргөө голомтыг нь хэрхэн цэвэрлэхээ тандаж өөдгөө зүйлс голомтоор нь дүүрсэн байвал өндөөхгүй болтол нь дарж устгах хэрэгтэй. Өчнөн заслуудыг хийж дуусны дараа өнөө хүрийнхээ махан биеийг өөр юугаар тэнхээжүүлж ангааж болохыг өөрт нь учиглан айлдаж өр зүрхэнд нь таниулж үйлдэл болгон дагахыг үглэж загсаснаар үнсээр нь засах үсийг дүүргэндээ үрс. Урс тааны хоёг болоод махан биед чинь хэр буртгаас нэрээд наалдаж явбал эргээд өөрийг чинь шоглож эхлэнэ. Өвгөн бий бол далдын хар мөг гал салхи аршин гурын хүчээр л дардаг. Гай далалсан бүхэл зүйлсийг энэ л 3 зүйлээр тарж болно. Энэ л 3 зүйлээр хар муу хэрхэн тардаг вэ гэвэл өдөш орой яваад байгаа үхэрийн хар муу зүйлсийг галаар энд тэндүү оршоод байгаа элдв хар мөг өдрийн нараар холооргүй хоргодон хуралдсан хүчрэг хар мөг усаар дарж харин ангааж идгээхтэн хийг ашигладаг юм. Сар муу зарим нэг зүйлийг салхины хүчээр номхотгож болно. Салхины хүчинд дарагдах хар зүйлс сарних галын шидтэй байна. Сандрах усны хүчтэй байна. Мөн энд тэнд явахт нь хүний махан биедээр бүрлдэж тогтсон хачиг мэд наалцсан хар муу зүйлс гэж би
тэр бүхнийг салхины хуйлрааны хүчээр татаж авч даран устгаж бас болно. Дан тулаанд орж буй даварсан харамуутай дайтаж буй дайчин баатруудынхаа махан бие дархан хүчтэй эд хэрэглэл хоёрыг дайр харамуугаас нь гэтэл гэж далдын харамуу зүйлсийг нь дарж наатхаг хар хорон санааг агуулсан атаатан дайснуудынхаа бэлгийн хар хүчийг араарнаас нь сарниулан задлан явж алдрай балчир өрсөд дайны ухаанд хэрхэн суралцах талаар айлдан өгүүлж судар болгон буулгаж явсны их гавьянд номтын 33 баатар эрсийн нэг нь болон тодорч түүхэнд оршин буйда. Өнөө цагийн үрс та нар өргөө гэрээрийн харамуу цуглуулж өөрийн махан бийдэн харамууг хурааж өмсөж зүүж идэж ууж буй эд зүйлс нь өөдгөө харамуудаа өртөн алдаж хийж буй үйлдэл хэлж буй үг амнаас гарах аваа бүхэн алда биеийг чинь харамуугаар хүрээлэн хүлж байна. Хахир хатууд хөтлөн замчилж байна. Хайлган цагийн үрс та нар хар цагааны хатуу дэнсийг хослуулан барьсан хөх Монголд байна уу? Харын их ертөнцид оршоод байна уу? Үрс та нарыг ялгаж чадах юм байлаа. Өнөө цагт үрс та нар өөрийн махан бие өмөрөн босож өөрийг нь засаж залруулж авахгүй бол домчин их өргөө гэрүүд чинь доройтон олон ардаараа дүүрээд хөрст алтан дэлхий ээж нь үе гашууны нулимсан далайд живэх вэдэ. Өөрийн махан биеийн засаж өөрийн махан биетэй хармуугаан гээж хумхын тоосын чинэж хармуг хурааж наалгүй хүмүүн шиг хүмүүн яв.